Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээ эхлүүлье. Өнөөдрийн хичээлийн сэдэв бол сонин нийтлэлийн найруулгын баттгал хичээл байгаа. Хичээлдээ дараах 6 агуулгыг баттгаж сэргээн сананаа. За монгол хэлний найруулгыг бичгийн ярианы гэж хоёр ангилдаг. За түүний дотроос бичгийн найруулгыг албан бичгийн шинжлэх ухааны гэсэн загварт, за сонин нийтлийн уран зохиолын гэсэн загварт бус гэж дөрөв ангилдаг. За үүний дотор сонин нийтлийн найруулга гэж юу хэлдэг вэ гэхээр хэрэг явдлын утгыг хэлбэрчлэн тайлбарлах, мэдээлэх, дамжуулах зорилготой учир зүйн нотлохоо хийдэг бичгийн найруулгын төрлийг хэлдэг. Сонин нийтлийн найруулгад одоо мэдээ, сурвалжлага, реклам, сурчлагаа, тойм. За нийтлэлийн төрөлд бол нийтлэл, ярилцлага, шүүмж, шог нийтлэл, уран нийтлэл. За найруулгад бол эссе, тэмдэглэл, уншигчийн захидал, хүрэг найруулал зэрэг одоо сонин нийтлийн найруулгад дараах төрлийн их мэдээ, сурвалжлага зэрэг нь ордог. За сонин гэдэг үгийг утгын тайлбарлал нийтэд одоо зориулсан олон нүртэй мэдээллийн тогтмол хэвлэлийг хэлнэ. Харин нийтлэл гэдэг бол уран зохиолын бус найруулга бүхий үргэлжилсэн үгийн хэлбэртэй тусгай сэдвээр бичигддэг хэвлэл мэдээллийн бичлэгийн нэгэн төрөл юм аа. За сонин нийтлийн найруулга нь одоо дараах найруулгын онцлогтой. За үнэн зөв мэдээллийг цаг алдалгүй сонин хэвлэл, телевиз, радио, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүргэх үүрэгтэй. За үгийг шууд утгаар хэрэглэх бөгөөд бичлэгийн төрлөөс хамаарч уран дүрслэл, бичигчийн сэтгэлийн өнгөс, илэрсэн үг хэллэг, мэрэгжлийн үг хэллэг, нэр томьёо цөөн орж болно. За шин соргог хэрэг явдлын учир утгыг нийтэд тайлбарлах, мэдээлэх, дамжуулах зорилготой. За мэдээлэх, учир зүйн тайлбар нотлохоо хийх, хэлбэрчлэн ойлгуулах, нөлөөлөх агуулгатай, энгийн, ойлгомжтой одоо цөөн үгээр илэрсэн өгүүлбэрүүд зөнхөлдөг. За тэгээд асуух, таамаглах өнгөстэй өгүүлбэр ихтэй байдаг. Монгол хэлний одоо найруулгын хэв маяг байдаг. Эрх зүйламж, тайлбарламж, хүүрнэмж, тоочмж гэсэн. Тэгэхээр сонин нийтлийн найруулгад бол энэ дөрөв дотроос тайлбарламжийн хэв маяг илүү давамгаалдаг. Гэхдээ энэ дөрвөн хэв маяг бол тухайн одоо сонин нийтлийн найруулгын их дотор их бага хэмжээгээр аль нэг нь давамгаалж ч юм уу цогцлбор бүр дээр одоо аль нэг нь зөнхөлдөх тохиолдол бас байгаа. За яагаад тайлбарламж байдаг вэ гэхээр ямар нэг зүйлийн мөн чанар, утга учирыг тайлбарлан мэдээлэх зорилготой их болдог. Тэгэхээр батлах, тайлбарлах зүйл түүнийг тайлбарласан баримт нотлохой төгсгөл дүгнэлт хэсэгтэй учраас одоо сонин нийтлийн найруулгад их байдаг. Сонин нийтлийн найруулгын төрлийн үүрэг шаардлагыг сэргээцгээе. Тэгэхээр найруулгын төрлүүдийг дотор нь мэдээллийн, шинжилэлт, уран сайхны, сэтгүүл зүүн гэсэн дөрвөн ангиллалд авч үздэг. Тэгэхээр мэдээллийн төрлийн одоо бүтээлүүд нь ихэвчлэн мэдээлэх үүрэгтэй. За шаардлагын хувьд бол баримт хэрэглэгдэхүүн үнэн зөв албан ёсны шинжтэй байх шаардлагыг хангадаг. За шинжилэлт төрөл нь болохоор хэлбэрчлэн ойлгуулах үүрэгтэй, хийсвэр томьёолыг бодит жишээгээр адилтгах одоо шаардлагын дагуу байдаг. За уран сайхны төрлүүд нь болохоор одоо нөлөөлөх үүрэгтэй. За яруу сайхан шинэлэг аястай байх одоо шаардлагыг хангахуйц байдаг бол сэтгүүл зүүн нь болохоор учир зүйн тайлбар нотлохоо хийх үүрэгтэй. Сэтгхүүн хийсвэрлэлд тулгуурлах ийм шаардлагыг хангахуйц байдаг бахнэ. За сонин нийтлийн найруулгын төрлүүдийг дотор нь мэдээллийн, шинжилэлт, уран сайхны туслах гэсэн дөрвөн ангиллалд авч үзнэ. За тус бүр нь одоо мэдээ гэдэг ч юм уу, өгүүлэл гэдэг нь тус бүр нь онцлогтой. Тэгэхээр эдгээрийн онцлогийг сэргээж санах ч юм уу, дахин эргэж харах шаардлагатай бол өмнөх хичээлүүдэд дахин үзээрэй. Тус бүрийн онцлогийг дэлгэрэнгүй хүснэгтээр харуулсан байгаа. Сонин нийтлийн найруулгад одоо найруулж бичгэд заашгүй хэрэгтэй нэг зүйл бол холбох хэрэглэлүүр. Тэгэхээр энэ дээр холбох ёс болоод холбох хэрэглүүрийн тухай зүйлсийг сэргээж харах заашгүй шаардлагатай. За монгол хэлд болохоор зэрэгцүүлэн холбох, өгсрүүлэн холбох, харилцаа өгсрүүлэн холбох гэсэн гурван
холбогтой холбох ёс бий. За зэрэгцүүлэх дотор бол нөхцөлийн арга, холбоосын арга, аялахын арга байна. Усруулан холбох дотор болох найруулах арга, хамжих арга байна. За харилцаа усруулах холбох бол нэрийн бүлэг, үлийн бүлгээр харилцаа усруулдаг. За холбох хэрэглүүрийн хувьд бол харьцуулах утгатай хэлний хэрэглүүрүүд байна. Тэгээ энэ нь болохоор яадаг вэ гэхээр тэмдэг нэрийн ижил зэрэг ба адилтгал зүйрлэл бүтээх арга байна. Тэмдэг нэрийн илүү зэрэг ба хэтрүүлэл бүтээх арга байна. За харин эсрэгцүүлэх утгад холбох хэрэглүүр дотор бол эсрэгцүүлэх утгатай нөхцөл болоод холбох үг байна. За шалтгааны утгатай холбох хэрэглүүр дотор шалтгааны утгатай нөхцөл, шалтгааны утгатай холбох үг байна. Тэгэхээр эдгээр одоо холбох үг нөхцлөөр одоо эсрэгцүүлэх болоод шалтгааны утга бол илэрч байдаг бахнэ. За тэгээд өнөөдрийн хичээл маань энд хүрээд өндөрлөлөө. Өнөөдрийн хичээлдээ анхаарлаа хандуулсан суралцагчдаа баярлалаа. Дараагийн хичээлээр уулзлаа. Баяртай.